За юу яг одоо нөгөө өнөөдөр сая илтгэсэн 3 одоо илтгэгчтэй асуулт тавиад нэгээр нь хариулт яг үлдээд техний илтгэгч асуулт яг гэсэн дэлгэрэн багш яг юм хадаагаар яг техний илтгэлийн хувьд одоо анхан бас боловсролын насан туршидын сурт нөгөө мэдээ харилцаа холбооны хятадын сургууль дэвжихээс бид дээр асуулт тавих юм байна. Азаад зэдэс юм багш. Ялгаа хүмүүстээ тэгэхээр яг энэ өөрөө ихийг сонслоо. Ялангуяа энэ бас санамсуу боловсрол шинжилгээ ухааны сайдын тушаалаар 23 он. Боловсролын салбарт мэдээж харилцааны технологийн төлөвлөх ажлын төлөвлөгөө гэсэн. Тэгэхээр тэр төлөвлөгөөний нэг хэсэг нь энэ албан бус боловсролын цогц технологиор дэмжиж энэ албан бус цогц засгийн системээр байгаа тэр өөрчлөлтийг тэгээд өгсөн юм одоо зөвхөн зөвхөн гаргаж гэсэн заах хэрэгтэй тийм одоо ажлууд байна. Тэгэхээр энэтэй хэр уйлдсан тийм ээ. Энэтэй уйлдаад өөрөөр хэлбэл одоо нөгөө дид хүчийг нэмчих тийм ээ. За энэ нэг одоо нэг тийм платформ болоод хөвчтөө бий болгохгүй энэ ажил маань хэр уйлдаад явж байгаа юм бэ? За энэ яг гол асуулт нь багшийн мэдээлэл холбооны технологийн ур чадвартай асуудал байна. Тэгэхээр манай хөтөлбөр бол илтгэрүүлж за зорилттой бүлэг нь өөрөө иргэд насан туршийн иргэдийн мэдээлэл харилцаа холбооны технологийн таагүй судалгааны үр дүнгээ засахтай иргэд өөрөө ямар төсмийн цахим ур чадвартай гэдгийг боловсролын хүрээлэнгээс гадна хийсэн судалгааны үр дүнгээр гарсан байдаг. Тэд дээр бол 30% 40% хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ иргэд рүү зориулсан судалгаа танилцуулж байгаа юм бол зөвхөн багшийн энэ яг дунд хугацааны төлөвлөгөөний үйл ажиллагаанд уялдаа тоолбол тавьж байгаа. Тэгэхээр насан туршийн боловсролын хөтөлбөрийн төвхөрөө ороод насан туршийн боловсролын төвдөр ачаал хөөсөйдөг та насан туршийн боловсролын төвд өөрсдөө сайн менежмент хийж зохицуулдаг авч явахаар бол анхаарал гэдэг одоо нэг зүйлийг бол тавьж өгч байгаа. Энэ дээр болохоор яг нөгөө цахим сургууль авч явж байгаа менежментээр сайн багшийг одоо сонгон шалгуулад байхгүй дэг бүтцийг магадгүй 21 аймаг байгаа насан туршийн боловсролын төвүүдээр байхгүй зайны сургуулийн төвүүд дээрээс компьютер лабораторид байхгүй ах тохиолдолд болохоор сайн менежмент хийж тухайн аймаг сумд байж байгаа лабораторид түшиглээд авч явахыг бол биднээсөө сургалтын хөтөлбөрөөр бас санд болгоод явж байгаа шүү. За надад нэг асуулт байна. Эхнээс идэв. Тэр зорилт бол нөгөө яг иргэдийн чиглэсэн ажил гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр зорилтуудын хүмүүсийг хэрхэн бүрдүүлэх юм бэ? Тэр насан туршийн боловсролын төвд иргэдээ бүртгээд сургалт явуулах юм. Тэр бүртээ байх юм. Энэ нь одоо насан туршийн сургалтын төвдөр бол одоо явагдаж байгаа сургалтууд дандаа иргэдэд өөрсдийнх нь зорьсон сургалтууд байдаг. Би яг ийм сурмаар байна гэсэн ийм зорилт сургалтууд дээр ирдэг. Тэгэхээр энэ иргэдүүд бол өөрсдөө ихний хэлжинд байна гэж одоо насан туршийн сургалтууд дээр бол төлөвлөж байгаа. Тэгэхээр төлбөргүй сургалт явуулах. Тийм, энэ бол төлбөргүй сургалт. За санийх дээр би бас нөгөө ийм Монгол хэлтэй хүнсэн сэтгэлдрийн газрын сургалтын дээр авч байгаа. За тэгээд яг ийм Монгол хэлтэй байгууллагт үеэс эхлээд одоо Монгол улс захин үндэстэн болно гэдэг одоо зорилтыг дэвшүүлж явж байгаа. Тэгэхээр энэ зорилтыг дэвшүүлээ явах гэхээр иргэдийн захин ур чадварын түвшин одоо нэлээд хангалтгүй байна, 50% хүрэхгүй байна гэдэг тийм судалгаар гарсан. Тэгээд энэ сургалтын одоо хөтөлбөрийн бүтц бол үндсэн 3 модулаас бүрдэж байгаа гэж байна.
Тэгэхээр энэ нөгөө 3 модуль нь яг өгөхөр 21 оны одоо нөгөө үндэсний статистикээс гаргасан тэр судалгаан дээр Европын албаны Digicom одоо бүтцийн хүрээний 5 одоо нөгөө компьютер одоо нөгөө тэр судалгааг ингээ авахд 50%-аас доош ур чадвар бол 3 гэсэн. Тэрний яг өгөхөр мэдээлэлтэй ажиллах, програм хөгжлөй ажиллах, тэгээд мэдээлэл илүү байдал гэдэг. Энэ 3 зүйл яг энэ 3 ур чадварын хувьд бол 50%-аас доош орсон учраас яг өгөхөр бидний хувьд бол яг энэ 3 одоо нөгөө компетенц руу ерөнхийдөө чиглэх зүг юм байна гэдгийг одоо яг энэ ажил хийх хүрээнд яриад тэгээд одоо энэ сургалтын хэлбэр бол яг энэ 3 тохирсон байдлаар жишээ байдлаар боловсруулсан байна. Энэ тооцоо хэмжээд ярих чинь тийм үү? За баярлалаа. Лавр асуулт байна уу? Энэ нэг асуулт иргэдэд зориулсан сургалтуудын агуулгуудаа тухайн насан туршийн боловсролыг газрууд өөрсдөө хийх юм уу? Энэ дээр нөгөө ихтэй сургуулиудтай хамтарч ажиллах боломж сургуулиудын хэмжээ зааж байгаа тухайн чиглэлээр мэргэжсэн багшнаас сургалт хийхгүй боломжууд үүрэг байдаг юм уу? Агуулгаа яаж яг албасрууд бол түрүү хэлсэнчлэн дүүцэн хөтөлбөрөөр явдаг сургалт бол яг насан туршийн сургалтууд дээр бол явж байгаа. Аймаг болоод дүүгийн насан туршийн сургалтууд дээр болоод явж байгаа. Энэ одоо үндсэндээ сургуулиас тавчсан хүүхдүүд эсвэл одоо ерөнхий боловсрол эзэмшээгүй насан туршсан иргэдэд зориулсан сургалт гэсэн үг шүү дээ. Тэгээд энэ бол яг албасаар одоо явж байгаа хөтөлбөр. Яг ур чадвартай холбоотой бол зөвхөн зорилт иргэд өөрсдөө зорж ирээд явах юм бол тухайн иргэдэд зориулсан тодорхой зөв цагийн сургалтууд явах юм лээ. Эхний сургууль юм уу бусад газруудаас яг албасаар гарч байгаа байна гэж зарч авсан. Би нэмээд хэлцээ бас нэмээд гэдэг. Тэр үүргээр ийм монголчуудын дорхоос өмнө насан туршийн салбарт ажиллаж ирсэн. Учраас яг энэ талаар бол нэлээд сайн ойлголттой. Тийм учраас яг өгөр насан туршийн салбарт явагддаг яг үндсэн 3 чиглэлийн сургалт гэдэг. Нэг нь бичиг үсгийн сургалт. Хоёрт нь яг өгөр боловсрол нөхөө болох одоо хуучин боловсрол зөвлөлт гэж байна. За гуравт нь яг өгөр насан туршийн одоо нөгөө иргэдэд зориулсан сургалт гэж ийм үндсэн 3 сургалтыг явуулдаг. Тэгээд эдгээр зөвлөлт нь яг өгөр сайдын баталсан одоо нөгөө баримтлах чиглэл гэж байдаг. Тэр чиглэлийн дагуу агуулга хүрээнд бол гаргадаг. Тэрнийхээ дагуу сургалтаа явуулдаг. Тэгээд хуулийн дээр яасан бэ гэхээр насан туршийн боловсролын яг насан туршийн сургалцсан юм бол агуулга чиглэлийн хувьд бол уян хатан чөлөөтэй байна гэдэг тийм залттай байдаг. Тэгэхээр одоо яг ямар сургалц хэрэгцээ байна. Тэн дээр одоо мэргэжлийн байгууллагууд, сургууль, ихтэй сургуулиудад хамтарч ажиллах боломжтой байдаг. За баярлалаа. Лавр асуултаа дараагийн хэлбэрч рүү хандсан асуултуудыг хүлээж авъя. Боловсролын үнэлгээний аппликейшн зүйн өрнөлөө сэдвэр амар жаргал нэмэрч оруулалт сэдвэр хэлсээр асуулт байна уу? За боловсролын судалгааны онцлог байна. Би ихтэйчээс нэг асуулт тавьлаа. Энэ сургалтын үнэлгээний програм хангамжууд гэдэг 3 хангамжаас судалж байна. Тэгээд програм хангамжуудыг сонгож авахдаа хатуусан судалгаа шинжилгээ хийсэн бол ямар шалтгаан үзүүлэлтүүд хийж програмууд сонгогдсон бэ? Бид нар нэг шалгуур үзүүлэхээс илүү суралцах маяг. Би энэсээ сонсоод туршиж үзэж хэрэгжүүлээд тэр нь ингээд бидний цагийг одоо хэмж болж байна гэдгээ сурсан зүйлээ дамжуулах юм. Тэгээд нөгөө нэг зүйлийг айгүй дайгуур сурчаад нэлээд сайн сурчаад нөгөө дотоод байгаа зүйлүүдээ сурах хэрэгцээ гарч ирж байгаа. Тэгээд бид нар ихлээр бол тэр клик дээр явж исэн. Яг тодорхой хугацаанд үнэлгээ гараад айгүй хөтөлтэй байсан. Чагсан нөгөө тестийн даалгаврыг хийж санаад хэлбэрийг нөгөө гарах хэрэгцээ шаардлага өөрсдөө үүссэн. Тэгээд ингээд ирэл хайлт хийж хийсэн. Яг энийг энэтэй харьцуулаад гэж бол тийм судалгаа хийдэг байна. Хэрэгцээндээ тулгуурлаад сурвал тэгээд одоо дараагийн бичлэгүүд тэрийг сорлуулаад нэрийг олоход бол тэгээд
суралцахад нэг хэсэг цаг зарцуулдаг. Тэгээд тэрийг буцаад өгөх юм. За өөр асуулт байна уу? За хилцүүлийн цаг дуус байна. Дуус. Дараагийн цаг тань. Өөр онцож асууцгаая.